Сайн байна уу? 12-ийн англи сурагч Баярмаа байна. Өнөөдөр би кафегийн хоолны технологийн талаар товч танилцуулъя. Кафеин өмнөд Солонгосоос гаралтай кофений сүлжээ бөгөөд кофе амттад нь хөнгөн хоолыг орчин үеийн технологиор бэлтгэдгээрээ онцлог юм. Тэдний хоолны технологи нь чанар, хурд, стандартчлалээр суурилдаг. Юуны өмнө түүхийн эдийн сонголт маш чухал. Кафеин чанартай кофе өр, шин жимс, сүү болон бус туршдсыг ашигладаг. Энэ бүтээгдэхүүний амт хүндрийг тогтвортой байлгахад нөлөөлдөг. Хоёрдугаарт бэлтгэх үйл явц нь стандартчлагдсан байдаг. Жишээ нь кофе бэлтгэхдээ тусгай автомат машин ашиглаж усны температур, даралт хугацааг нарийн тохируулдаг. Ингэснээр кофе бүр ижил чанартай гардаг. Мөн амттад нь жишээлбэл вапел, бин зэрэг нь хагас бүтээгдэхүүнээр суурилж богино хугацаанд шинэхэн байдлаар хэрэглэгчдэд хүрдэг. Энэ үйлчилгээний хурдыг нэмэгдүүлдэг. Эцэст нь эрүүл ахуй, аюулгүй байдалд онцгой анхаардаг. Галт тогооны орчин цэвэр, тоног төхөөрөмжийг тогтмол ариутгаж ажилтнууд стандарт дүрм мөрддөг. Ингэснээр кафеин амттай, чанартай, найдвартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг байна. Мөн кафеин хэрэглэгчдийн тав тухыг хангах үүднээс үйлчилгээний орчныг тухтай, орчин үеийн хэв маягаар бүрдүүлдэг. Тэд шин бүтээгдэхүүн амттыг байнга туршиж, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлдэг нь онцлог юм. Тиймээс зөвхөн кофе биш, соёлтой үйлчилгээ болон чанар бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн итгэлийг олсон брэнд гэж хэлж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.